Тэгэхээр юм байна л да. Би ч бас өдөр тэгээд үзэх өдөр ч айгүй олон жил бэлдсэн. Хүнд оромжил шүмжилж нулимсаар угаад ингээ хэлэнгийн дадамгаа болсон. Тэгтээ яг хоо би эднийг дөөрөх гэж оролдъё. Байж болно шүү дээ. Би нэг юм гайхаад байдаа. Ингээд Монголд ирээд ингээд бодоод ахаар манай улс төрийн удирдагч улс төр маань дандаа галтгоноос хэлдэг байхгүй. Сүх, данх, бетон, шанаг, гамбан, бодоо гэдэг. Америкуудыг харахаар Америкууд дандаа челленжер, катерпиллер ч гэдэг юм ингээд дандаа сансрын гэдэг ерөнхийлөгчдийн нэр өснөр. Тэгээд энэс болоод бид нэр хөгжилж явах ялгаатай байгаа юм болов гэж бодсон. Яг тэгэхээр бид дандаа данх шанагаар хэлчихэж байгаа юм чинь. За дараагийн асуудал яг би улс төрийн ажил зүйнтэй хийдэг нийгэм маань өөрчлөгдөж байгаа зөвөртэй ч гэсэн явж байгаа. Загалдал та нар маань сая орон нутгийн сонгуулиар бүгдээр 4 хоног хөдөө гадаа дайд битлөө жидцгээсэн баг. Сонгуулаа яах юм гэсэн чинь манай эмээ өгчнөө манай өвөө гэнэ гэсэнгээд ингээ бүгдээр гараа явуулсан эмээ өвөө хоёр ардын намдаа санал өгсөн. Тэгсэн мэт болсон юм дээ. За залуучууд сонгуулаа өгөө. За дараагийн асуудал би нэг найз нөхдөдтэйгээ ярьдаг байхгүй юу. Энэ яг манад ер нь амьдрал өөрчлөгддөг. Надад ээжээс төрөөл би нэг жоохон ухаан сугаал ингээсэн ээж гурилэлдээд яг ч гэсэн борцог харнаа. Ингээ хоёр зураас зураад их. Тэгээд ээжээ ягаад хоёр зураастай байх хэрэгтэй байхгүй надад чинь. Тэрнээс 30 жил өнгөрчлөө шүү дээ. Яга 3 зураастай байж болохгүй байгаа. Би энэ асуудлыг бас одоо ойлгохгүй байгаа. Ягаад 3 зураастай байж болохгүй бэ? Бас нэг би янз бүрийн юмд мордгоо шүү дээ. Эдгээр чинь надыг гуйсан болохоос би эднэрийг ч гуйсан юм биш. Тэгээд тэр ам дөрөн шүттэй нөхөр гугаа өдөр шингүү гуугаад байсан арай хатдаг болж ингээ шүт намда багтах үлдсэн билээ. Зарим нь болохоор шүт дутаад янз бүрийн юмар бүгдлээд байдаг. Тэгээд юу яаж юм та? Яс зүгээр үү? Зүгээр. Угаадаг ч нөө. Би нэг янз бүрийн олон нийтийн ажилд оролцдгийн санаануудын залуучуудад бас сэдв хэлээд өгчихсэн ядад нусаа ажтайхан авдаг, жордлонд ажтайхан олоод бийцчдэг, гараа угаачдаг болосоо гэж бодоод. Тэгээ нэг залуу ирлээ надаа ахаа хоёлаа телевизийн нэвтрүүлэг хий та орно гэдэг. Ийм сахалтай. Тэгээд ийм мантур шиг ийм хөөцөн. Гэвч над боовныхаа үсийг ирүүн дээр наачхав чи. Йоо айц. Ямар муухай наач муухай үнэртэй байна. Тэгээд чинь цагаас сараар аав ээжтэйгээ яаж золгох гэж байгаа юм чи. Аав чинь чамтай золгох юм уу чи аавтайгаа золгох гэдэг юм. Ер нь Монгол хүн цагаар тавьчихар нэг алмас чөтгөрлөг юм шиг үлээ л дээ. Бид нар ч жоохон царай муутай юм шиг үлээ шүү дээ. Жонгорнуудтай жижигхэн тэгээд нөгөө залуу маань миний үгэнд ороод сахлаа авсан бас чин хассан. Яасан бэгээр жагааха би нууцаа хэлий. Би дандаа мантун бууз иддэг байхгүй гэдэг. Баярлалаа миний жагааха. Юу? Хэн баярлалаа? Би. Уучлаарай жагааха. Тэгвэл сууч баярлж байгаа. Танаас би асуулт байгаа юм аа. За тэгвэл асууж та. Тий. За та ч одоо ингээд 4 жил болгон одоо ингээд дэвшилж тийм ээ азаа үздэгэ тэгээд миний ах одоо ягаад гарахгүй байна наараа хүртэл бас гарчаад байдаг те энд та бас бидэрт буруу байна уу өвөө эмээнэрт буруу байна уу та энд нэг хариулаач. Гэхдээ яг сонгуульд би их дуртай. Сонгуульгүй байж чадахгүй байхгүй олон жил хийсэн одоо тэрэнд чинь дассан хүн ч гэсэн нэг замаар яваад байвал тэр замаараа л явдаг болчтой шүү дээ.
За тэгээ сонгуульд хэрвээ би гарсан бол их хурлд орчихсон та нарыг бүр гөлөөг битгий муур зурамч гэж бодохгүй тэнд сууж байгаа. Яа! Баярлаа. Би ингээд танаас навчгаан асуугаа явчих. Тэгээд бас тань руу ойртож чадахгүйг нь хажуугаас нь асуугаар гэсэн би. Зүгээр жоон зайтай мангасч магадгүй. Яа, мангас танд мангастуулах бол нэрээ бас далаа багшийн мотроос айдас авсантай адилхан шүү бас. Миний Ер нь аз авсан шүү дээ тэр. тий. Би таныг харилдаг шиг тэд нар таныг харилахгүй шүү. Бачи тий. За баярлалаа. Жагааха. Сайн нөгөө Трамп ерөнхийлөгч боллоо. Тэгээд таныг бас бид нар хүлээгээд байна. Та хизээ ерөнхийлөгч болох бай. Тэгээд энэ Ер нь бол мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг нь шүү дээ. Яг үнэ хэлэхэд бол. Тэгтээ эрийг бас далаагүй янд гэдгийг ямар ч хэлсэн би ч бас тэнийг амтан биш та нарыг энд олуулаа байгаа учраас ирж штэ нөгөөдөг чинь бас сонгоод бодож байгаа эргээ. Тэр мөчөөс хадгаас хандаж. ямар гоё юм. Монголын залуучууд бас архинд жоохон живэд байна л да бас манай клубт бас ганц нэг бас архи уудаг хүмүүс байгаа. Нэрийг хэлээд яг хөө бэги гэ тэ. Энэ архитектыг яаж ерөн зогсоох вэ тэ? Залуучууд бид нар архинаас яаж гарах вэ? Жимисгүй, гүзэлтгэнтэй, баасан сойж авч тавьсан. Өөрөөр бүгдийн одоо бэлдэж байна. Баг наснаас эхлээд ингээд дамжаанд оруулаад. Тийм учраас би бодохдоо ер нь мөн хэдүүлээ шашнаас олчууд ер нь архинаас гарах юм билээ. Мусульман шашинд орчих. Араб Эмират, Дубай, Кувейт арх уухгүй болоод байна. Улам баяжаад, улам мөнгөс царай ороод. Тийм учраас шашнаас энэ гандаг хэдэн дамнач хүмүүс нэмэргүй ш бас сууд арчнаа. Тэгээ нэг дууч ингээд чи баруун зүгээс ирсэн үү зүүн зүгээс ирсэн үү? Сайн өдөр байна гэртээ тэр муу өдөр маргааш нь чи яаж магадгүй, өгч магадгүй, жаргч магадгүй. Хөгжрөл утаан дээр таныг сонсъё. Би ингэж бодож байна энэ утааны асуудал энэ замын бүглөө тийм ч хэцүү асуудал биш дээ. Яг үнэ хэлэхэд нэг өдрийн дотор шийдэж болно. Нэг өдрийн дотор. Яаж вэ? Хэцүүгээ. Сонсъё. Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг 18 даал өгье. Улаанбаатар төхөө болчих. Вау! Энэ асуудал шийдэгдээ дуусчих дахиж хэрэглэх хэрэггүй болно. За баярлалаа жагааха. Ингээ хамгийн төгсгөлтөн тийм ээ та энэ сайхан залуучуудаа цаг урам зориг харилсан нэг өөрийнхөө үгийг хэлж тийм ээ. Таныг үнэхээр хүндэлж бахархаж байна. Танд баярлалаа хүрэлцэн ирсэн бүгд жагаахтай алга ташаалцсан. Ер нь өөрсдөө битгий олж байгаа та нар айгүй мундаг чадна. Ганц юм бэ. Бусдыг үргэлж хүндэлж харилж. Бусдыг утгааныг чадна. Энийг хэлсэн. Тэгээд хүндэлж наач өгсөн. Амжилт хүсье бас. Баярлалаа жагаахтай баярлалаа.